За улсын хурлын гишүүнээ би таны одоо авилга албан тушаалын гэмт хэргийг чинь эсвэл одоо хууль бус үйлдэл чи ичлэх гэж байна. Үүнийг олон нийтийн сүлжээгээр дамжуулж мэдээлэх гэж байна. Та үүндээ зөвшөөрөл өгөөч гэж гуйдаг хуулийг улсын хурлынхан одоо бодхон удахгүй батлах гээд байна. За тэр нь ямар хууль вэ гэхээр олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль гэдэг нэртэй ийм хууль байгаа. За энэ хуулийг боловсруулсан өргөн барьсан санаачилсан хүн болохоор улсын хурлын гишүүн Ням Очрын Учрал гэдэг хүн байна. За тэгээ энэ хуулийн 6-гийн 3 дахь заалтыг та За энэ хуулийн 6-гийн 3 дээр нь юу гэсэн бэ гэхээр нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрлгүйгээр нийтлэх түгээхийг хориглоно гэж заачсан байна. Тэгэхээр одоо сэтгүүлч байдаг юм уу, иргэдч байдаг юм уу, төрийн албан тушаалтны ямарваа нэгэн хууль бус үйлдэлийг нь олж аваад олон нийтийн сүлжээнд тавиад түүнийг нь одоо шээрэлсэн хүн хүртэл энэ хуулийн дагуу буруутгахаар байна. За тэгэхээр энэ бол одоо иргэдийн одоо үгээ хэлэх хүсэл бодлоо илэрхийлэх олон нийтийн хяналт тавих эрхийг маш ностойгоор зөрчсөн маш ностой хууль байна. Энэ хуулийг бүгдээрээ одоо эсэргүүцэх ёстой. Энэ хуулийг санаачилж байгаа хүлээж авч батлах гэж байгаа улсын хурлын эрхэм гишүүдэд хандж хэлэхэд цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй шүү. Та бүхний энэ явуургүй энэ муухай үйлдэл чинь тун удахгүй тасан зогсоодох болно. Та бүхний энэ даварсан ийм муухай увайгүй үйлдэлд чи ард түмэнд дүнгээ тавих цаг тун удахгүй ирнэ шүү гэдэг бас хатуугаар хэлэх нь зүйтэй байхаа. Тэгэхээр энэ хуулийг эргүүлж аваач гэдэг шаардлагыг нийтээрээ бас тавьцгаая. Иргэд та бүхэн маань ч гэсэн үүнийг одоо олон нийтэд сайн хүргэж энэ хуулийг нэн даруй иргэн татуулгын төлөө хамтран ажиллая.